бид бол одоо энэ иргэний зэрэг ногоо намаа эрс шинжилж шудраг үнээр нь үйл ажиллагаагаа хуулийн дагуу явуулах ийм зорилготой. Батбатар дарга байж агаад одоо дарга биш шүү дээ. Явуулсан үйл ажиллагаа дандаа хууль болсон. Тэгээд дээд шүүхэд 3 удаа өсгөх гээд дөрмөө өтгөөж чадаагүй. Өөрөө даргаараа дээд шүүхийн одоо хийдвэрээ даргыг хүлээж аваагүй гэх мэтлэн одоо ингээд үйл явдал болсон. Хууль бас энэс болоод одоо иргэн миний болон босод одоо манай намын гишүүд чинь иргэд чинь үндсэн хуулиараа эвлэлд нэгдэх хэрэгтэй шүү дээ. Улс төрийн намын хэрэгтэй. Тэр зөрчил явж байна. Тэр нь иргэний зэрэг ногоо нам гэдэг намын одоо нэр төр бас нэр нь хугарчаад байна шүү дээ. Энийг засварлуулах хуулийн дагуу үйл ажиллагаа явуулахын төлөө л явж байгаа. Тэр байр суурь хэвээр. Тэр Төрөөчийн Батбатар гэдэг хүн дарга байж байхдаа явуулсан үйл ажиллагаа нь хууль үйл ажиллагаа явуулаад байна. Одоо өөрт нь эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Би сая дахиж давлаж асуулаа л да. Авилга тэмцэх газар дээр хэд хэдэн үндсэлтэй эрүүгийн үүсгэсэн байна. Одоо юуны байгаль орчны сайд байж байхдаа хийсэн үйлдэлүүд 2 тэрбум төгрөгийн асуудал байгаа дагааз. Дараагаар нь улсын үндэсний аудитын газраас шалгалт хийгээд 500 гаруй сая төгрөгийн бас зөрчил гараад тэрний хуулийн байгаль шинжүүлсэн гэж бодвол тэр эрүү үүсгэсэн хэрэгт нь боолын маалгаар явуулсан байгаач. Ингээ хэд хэдэн одоо үндслэлээр эрүүгийн үүсгэж явж штэ. Тэгэхээр зэрэг эрүүгийн үүрэг үүсгэж байна гэдэг чинь бас үндсэл байна гэсэн үг. Тэрний яаж шалгаад хязгаар шийдвэр гаргах нь би мэдэхгүй шүү дээ. Тэр талаасаа ч гэсэн бидний ярьж ирсэн энэ нам дотор хууль болсон байна гэдэг нь хэрэг үүсгэснээ өөрөө батлагдаж байгаа байхгүй юу? Тийм учраас мууг дагавал могон хорлол сайн дагавал сарны гэлгэж Монгол ард үг байгааз би ийм эрүүгийн хэрэг үүсгээд ингээ худлаа яриад ийм хууль болсон хийгээд байгаа хүнийг одоо би хавьдаа жишээлбэл хүсэхгүй шүү дээ. Хинч хүсэхгүй тийм үү? Тийм учраас энэ одоо нам дотор шинжилэл хийгээд хуулийн дагуу явуулъя гэд дөрмөө батлаад 3 сарын 9-нд их хурл хуралдаад тэгээд шинээр дарга сонгоод ингээ явуулсан. Энэ бол тэр үзэл баримтал байгаа. Намын дарга Батбатар ер нь одоо гишүүдтэйгээ уулзаад одоо энэ 500 хэдэн сая төгрөгийг яаж үүсгэх талбараар ер нь тайлбар тавиагүй та. Дарга багтаа юу? Одоо бол Батбатар намын дарга биш шүү дээ. Тамгатай Батбатар дарга. Тамгана байгаа. Тамгаа атгаж ирснээр намын дарга байна гэсэн үг биш шүү дээ. Тэр гишүүдтэй одоо санхүүжилтийн талаар тайлбарлаж. Нэг ч юм тайлбарлагдаггүй. Тэ. Би 24 оны их хурлын сонгуулиар бас юу болсныг яриул бас нөл юм байна. Гэтэ өнөөдрийн ийм нөхцөл байдал тэр олон зүйлүүдийг яриад авах шаардлагагүй байх гэж бодож болохгүй бол жигүүр үйлсэн шүү дээ нөгөө хэлгээд. Юугаад болохгүй нэхэр хууль бас үйлдэлээр гараад байна шүү дээ. Эний чинь ганц би биш. Гур 500 гаруй хүмүүс энэ намын одоо олон болсон хүмүүс хэлээд яриад бичээд тэгээ хурлаа хийгээд хурал дээр их хурал дээр ярьж хэлцлээд шийдвэрээ гаргасан шүү дээ. Тэгээ шинээр тэр жигүүрээс санаачлан хуралдуулсан 3 сарын 9-нд болсон онц их хурлаас одоо өнөөдөр их хурлын гишүүн байгаа Батболдыг даргаараа сонгосон байгаа шүү дээ. Батбатар ногоо намын дарга биш.